2020 оны байдлаар 298,789 малчин бүртгэгдсэний 57.4% нь эрэгтэй, 42.6% нь эмэгтэйчүүд байна. Малчид 6 настай хүүхдээ сургуульд сургах гээд сум суурин газар руу хүүхэдтэйгээ хамт ирж сууршиж байгаагаа шалтгаалan гэр бүл салаад их болж байна. Малчин өрхийн хүүхдүүд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хангалттай хамрагдаж чадаагүй түнчлэн мэдээлэл гарах, хүлээн авах эрхлэн бүрэн мэдэх боломжгүй байна. Малчин эмэгтэйчүүдийн 55.4% нь гэр бүлийн сарын орлогоо 320 мянган төгрөгөөс бага гэж хариулсан бол 1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 6.5%-ийг эзэж байна. Малчин эмэгтэйчүүдийн цалин хөл санхүүгийн эрх мэдэл одоо хүртэл бага байсаар байна. 76.2% нь үүрийн 4-өөс 6 цаг болдог. Орой 22-оос 1 цагийн хооронд унтдаг гэж судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 58.7% нь хариулсан байна. Үнээс үзэхэд өдөрт дунджаар 15-аас 20 цагийн хөдөлмөр эрхэлж байна. Гэр бүлийн хүч хэрхийлэлд их өртөж байна. Хүч хэрэглэх, эрх мэдлээр дадаад байх, иргэшээд хяналтандаа оруулах, мөнгөний мэдлгүй байх, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч чадаагүй гэмэд малчин эмэгтэйчүүдийн олон эрх өнөө хүртэл зөрчигдсөөр байна. Таны эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөж байвал Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн 21 аймагт орон нутгийн ажилтнанд хандан гомдол, өргөдөл, зөвлөгөө мэдээллийг авч болно.